Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимаас мэдээлэл хийх гэж байна. Энэ нь бас энэ татврын багц сурвалжтай холбоотой асуудлууд байна. Ялангуяа энэ том аж ахуйн нэгжүүдэд 25% татвар гэдэг бол маш өндөр байна ч гэдэг юм уу, ийм зүйлүүдийг ярьж байна. Дээр нь бас татвар өвлүүлэх тухай асуудал яригдж байгаа юм уу? За нэлээд жиргээ мэрээгээр би тайлбар өгч эхэлж байна л да. Бас өнөөдөр дөрвөн байнгын ороогоор асуудал оруулаад одоо дуусч байна. Тэгээд нэг хүчтэн тайлбар өгөө. За тэр өрийг одоо уламжлуулна, өвлүүлнэ гэдэг асуудал бол энэ удаагийн хуулийн дээр шинээр нэмж оруулж ирсэн зүйл бол огт биш. Одоо хүчин төгөлдөр байгаа иргэний хуулийн би юунаас харж чад уншиж төхөө. Иргэний хуулийн 513 баха дугаар зал дээр тухайн хөрөнгийг нь одоо өвлөж авсан хүн бол өрийг нь уламжлана гэсэн ийм заалт бол хуучин татврын хуулинд ч байсан тэр заалт хэвээрээ үргэлжлээ тавьж байгаа. Тэгэхээр энийг бол бас нэлээд одоо маш их тайлбарласан байна лээ. За хоёрдугаарт нь 20 сая төгрөгийн татврын өртөө бол хил гарахгүй гэсэн тэр бас худлаа мэдээлэл. Энэ бол зөвхөн гадаадын иргэдэд үйлчлэх ийм зүйл. Монголд орж ирээд үр үсгчээд тэгээ ямар нэгэн зүйл би ач хийж гараа авчих юм бол энэ чи үр үсэж штэ. Аж ахуй Монголын аж ахуйн нэг охир нь иргэн охир. Тийм учраас тэрүүн дээр нь хилэн орих тавих саналаа бид нар тэр эрх хөхий байгууллагад нь татврын байгууллага тавих юм. Тэгэхгүй бол одоо нэлээд томоохон татврын өртөө хүн гараа авчдаг, чөлөөлөгчдөг юм зүйлүүд байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр бас энэ өөрсдийнхөө дотоод үндэсний аж ахуйн нэгж иргэдэд хамгаалах зорилгоор хийгдсэн ийм заалт юм байнамаа гэдгийг би хэлье. Нөгөөх нь байлаа 25% татвар гэдэг чинь одоо байгаа зүйлийг бид нар одоо энэ татврын хуулийг бол та нар сайн аваад үзэх юм бол дандаа хөв хэмжээг нь буулгасан зүйл байхгүй. Одоо аж ахуйн нэгжүүд татвар ногдуулах орлого нь 3 тэрбум төгрөг бол 3 тэрбум төгрөгнөөс доошоо бол 10% татвар төлдөг, дээшээ бол 25% татвар төлдөг. Тэгвэл сая бид нар засгийн газар үнийг 3 тэрбум төгрөгийн 6 тэрбум төгрөг болгоод 2 дахин өсгөхөд оруулаад ирсэн. Өөрөөр хэлбэл аж ахуйн нэгжүүдийг томрох болцоог нь бас хангаж өгч шүү дээ, тийм ээ. Тэр татвар ногдуулах гэдэг орлого нь бол ашиг гэсэн үг шүү дээ. Үнэхээр аж ахуйн нэгжүүдийг нэлээд томрох боломжийг нь гаргаж ирээд өгсөн ийм зүйл. Өөрөөр хэлбэл тэр одоо байгаа нөхцөлийг 2 дахин сайжруулж өгсөн л гэсэн зүйл. Баар суурь нэмэгдээд байгаа юм. Аж үйлдвэрийн танхимын хувьд гэвэл одоо өмнөх лагуйж авдарга бол үнэхээр энэ хуулийг бол хилцүүлэх, хийх, санаачлах арга, хилцүүлэхт нь оролцох, бусдыг оролцуулах чиглэлээр бол маш санаачлагтай ажилласан. Тэгээд одоо сая болсон сонгуулиор өөрчлөгдсөн байна. Тэгээд удирдлага нь өөрчлөгдөнгүүт өмнөхийнхээ ажлыг үүсгэх зүйл бол бас байж болохгүй л дээ.